байнга сонирхдаг тэр сэдв бол яахаар гоё толгой гэдэг төсөл. Хамгийн том төсөлтөөгөө хэтэрхий хатуу хандаад байгаа юм биш үү гэдэг шүүмжилтэй нэг хэсэг байдаг. Нөгөө хэсэг нь болохоор энэ төсөл бол заавалчгүй Монгол улсад ашигтай байх ёстой гэдэг хэсэг байдаг. Зүгээр оюу толгойн хувьд бол засгийн газрын байр суурь ямар хөө байна яг өнөөдрийн байдлаар. Оюутлогын төсөл хэрэгцсэн нь зөв. Оюутлогын төсөл хэрэгцснээр эдийн засаг тэлсэн үнэн. Энэ л одоо бодит байдал. За оюутлогын төслийг хэрэгжүүлэх тал дээр алдаа гаргасан нь бол үнэн. Улсын хурлаар ороогүй, засгийн газрын хуралдаанаар оруулаагүй одоо нэг өрлөл хөрөнгө оруулагч талд хэтэрхий ашигтай шийдэл гаргаад тэр нь өнөөдөр олон нийтийн шүүмжлэлд дагуулад цаг хугацаа явах тусам өр үүсээд байдаг. Ногдлол шиг хязгаарч авахгүй дандаа өртөө байдаг ийм тогтолцоор өнөөдөр орчод байгаа нь үнэн. Засгийн газрын зүгээс бол маш энгийн зүйлийг бидний хувьд бол одоо хилцээрийн явц шаардж байгаа. Нэгдүгээр 34% хувьтай холбоотой 70 дуурхайн бүтээн байгуулалтыг одоо жишээлбэл ашиглалтанд оруулах техник эдийн засгийн үндэслэл засгийн газрын алдаа биш ээ гэж. Энэ бол хөрөнгө оруулагч тал болон Eurotech компани техникийн алдаа. Тийм учраас алдаатай холбоотой асуудлаа та бүхэн өөрсдөө хариуцах нь зүйтэй. Анхны техник эдийн засгийн үндэслэлээр ийм байсан бол бид нар зөвшөөрнө. Техник эдийн засгийн үндэслэл өөрөө өөрчлөгдөд зардал хэтэрнэ гэдэг үл энэ бол засгийн газрын алдаа биш байхгүй юу? Тийм учраас энийг хүлээн зөвшөөрчээ л гэж байгаа. Тэгээд нэг өөрөлдөл 34% дээр үүсэж байгаа өрийг тэгэлжээч. Хоёр дахь зүйл бидний шаардлага юу вэ гэхээр татварыг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу төлөөч л гэж. Арбитр дээр маргаа үсээ явж байгаа. Арбитр дээр одоо эхний шатанда бидний хувьд бол бас тодорхой хэмжээний ялт байгуулсан гэж ойлгож байна. Монгол улсын хууль тогтоомжийн дагуу төлөх ёстой байсан одоо 1/8 төгрөгийг Монгол улсын төр рүү шилжүүлсэн. За энийг ковидын одоо хүнд байх үед одоо иргэн бүхэн оюутлогоос анх удаа одоо жишээлбэл ногдол ашиг байдлаар одоо тэтгэмж авахын боломж бүрдсэн. Тэр нь бол цар тахлын энэ үед 21 оны хөл хориг бас даван туулахад чухал үүрэгтэй байсан гэж би бодож байгаа. Тэгэхээр 300 мянган төгрөгийг одоо өгөхгүйгээр 21 оногийн хатуу хөл хорой тавих боломжгүй байсан. Тэгвэл вакцинжуулалт ийм үр дүнтэй байхгүй байсан. Тэр олон мянган хүн нас орох тийм эрсдэл яг тэр хавар үүсэх байсан ч үүсэх харахгүй. Тийм учраас оюутлогын төслөл өр өгөөж энэ хилцээрийн хувьд бол өгөөд эхлэе явж байна. Цаашлаад бид нар ногдол ашгаа илүү доктортой авмаар байна л гэж. 5-7 цэглэгаан станцтай холбоотой тэнд бид нар эрчим хүчээ нийлүүлэхтэй холбоотой хилцлүүд явж байгаа. Нөөцтэй холбоотой 1-2 асуудлууд гарсан. Тэрэн дээр хилцлүүд явж байгаа. Бусад асуудал зүгээр л явж байгаа.